За сайн байна уу монголчууд. Энэ өдрийн мэндээ. За Монгол дахиад бас нэг хулгайлан өөр явахандаа төрийн өмчт компаниудыг хөгжлөнө гэдэг бол яг одоогийн нөхцөл байдлаар болохгүй. Төрийн өмчт компани гэдэг угаасаа хэлээд байна шүү дээ. Төрийн өмч тэр компанийг босгохын тулд ард олны иргэдийн татварын мөнгөөр бий болгож босгочоод эргүүлээд ийм хэцүү цаг үед хувьчил нэрээр хулгай хийх гэж байгаа бол болохгүй. Наад төрийн өмчт компаниудыг чинь одоогоор хувьчиллаа гэхэд нэг иргэнч баг хувьцаанаас нь авч чадахгүй тийм хэмжээнд байгаа. Тэгэхээр зэрэг ойлгомжтой байгаа шүү дээ. Хэн авах нь төр дэрх мэдлэлтэй мөнгөтэй олигархууд худалдаж авна гэсэн үг. Нэг ясандаа иргэдийн мөнгөөр тэр компанийг босгож ажилуулж байгаад зориуд алдагдлалд оруулж байгаад тэгээд төр дингээ энийг ажилуулж болохгүй нэ алдагдлалд ороод байна гэж яагаад хувьчил нэрээр аавна гэвэл асар том хулгай шүү. Би бол хувьдаа бол төрийн өмчт компаниудыг яг одоогийн цаг үед бол хувьчлахыг бол эсэргүүцэж байна. Энэ бол байж болохгүй. Зүгээр шууд л өөр хулгай дээрэм. За юу. Хүний имийг за юу. Хуулийн аргаар хүч хэрэглэж авч болдгүй юм. Би ер нь хэлдэг дарга нар бодит үнэн мэдээллийг иргэдэд өгөх ёстой гэдэг. Та нар бодит үнэн мэдээллийг өгдөггүй болохоор энэ үйлдэлүүд чинь дандаа зөрөөд байна. За юу дандаа хулгайн замыг хэрэглээд байгаа болохоор үйлдэл чинь хэлж байгаа зүйл чинь үйлдэлтэйгээ хэрэгжих явцтайгаа хизээч тохирохгүй зөрчилдөд байна. Тийм болохоор болсон дээр